20 минут үзэгчтэй чухал яриа үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр чухалчлан нэгэн сэдвийн хүрээнд ярилцахаар студиуд зочноо урьж оролцуулж байна. Тэгэхээр намгүй сум дүүрэг хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн бол бас байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Ерөнхийдөө энэ санаачлага ер нь яаж явагдаж байгаа, энэ санаачлагын хүрээнд ярилцъя гэд хөдөлгөөний тэргүүн Бацаахныг урьж оролцуулж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Таахан дөрөв төрх. Сайхан урьж байна. За сайхан урьж байна. Сайхан урьж байна. Оо сайхан урьж. Бид монголчууд бас талбимдуулаад сайхан урьж гэж асууя те. Бас олон хүнд хүрэх байх гэж хүрэх учраас гэж. Тэгэхээр намгүй сум дүүрэг хөдөлгөөн гэдэг чухам яагаад ярьж эхлэх болов? Энэ хөдөлгөөний ийм төрлийн бус байгуулахын гол шалтгаан юунд вэ гэж харна. За ер нь ингээд оны өмнө олон газраар явсан. Мэдээж олон хүнтэй уулзсан. За миний өөрийн амьдрал тэр яалганд ажиллаж байсан. Ус төртэй бас холбоотой байсан. Тэр утгаараа хүмүүсийн ард түмний амьдрал, тэр тундаа хөдөөгийн ард түмний амьдралыг бол илүү сайн мэдхийн. Оны өмнө 10 сард бол нэлээд олон хүмүүс уулзаад одоо олон жил усын хуралд ажиллаж байсан хурлын гишүүн, Сингапурын хүмүүс хурлаа уулзаж энэ талаар санал солилцож байсан л доо. Тэгээд ер нь бол өнөөдрийн энэ ус төрийн хэтэрхий ус төрсөн явдал энэ ус төрийн намуудын одоогийн байгаа байдал төлөвшүүл те энэ эргээд яг ус төрийнхөө одоо хөгжүүлэлт эргээд цаашлаад эдийн засгийнхаа хөгжүүлэлт бүр цаашлаад нийгмийнхаа хөгжөлд сөрөг нөлөөлөд байгаа юм шүү гэдэг дээр ярилцж байсан. Тэгээ үүний дагуу бид нар ус нэлийн судалгаа хийсэн гэж хэлэх үү те судалгаа хийсэн. Тэгээд одоо өнгөрсөн оны 10 сард 11 сар хавцаа намгүй сум дүүргэлэг байгуулсан юм аа. Тэгээд тэрүүн нэрэн ажиллаж байгаа. За энэ хугацаанд мэдээж олон газраар явлаа. Оны өмнө би одоо өөрийн төрсөн нутг болох Цахаа аймгаар бас нэлийн явсан. Хөвсгөл аймаг, Төв аймаг, за Сэлэнг аймагуудаар бас хүмүүстэй уулзсан. Ер нь бол бид нарын гаргаж байгаа санаа, бидний одоо төшүүлж байгаа энэ концепт бодлого бол яг ард түмний хөсөн хөлөөл болцсон юм байна. Яг газар дээр бол үнэхээр тийм болцсон байна л харлаа. Үнэхээр ус төрж хэрэгсэрсэн байна. Үнэхээр нэг тоог л хэлхийг хүсэж байгаа. Өнөөдөр Монголд одоо ус төрийн дээш хүүд бүртгэлтэй ус төрийн 24 нам байна. За яг гишүүдийн тоог одоо тэр 24 намаас танай гишүүний тоо хэдвэ гэдээ аваад нэмээд үзэхээр 650 мянган гишүүнтэй болчихдог. 650 мянган хүн гэдэг бол энэ маш их тоо байхгүй монголчууд. Яг тэгэхээр нийт одоо Монголын ард түмний сонгогчийн 30%-ийг 30% эзэлж байна гэж харж байна. Энэ бол одоо харцсан их тоо байна, маш их тоо байна. За энийг бид нар бас дэлхийн нийтийн чиг хандлагатай жишж үзлээ, судалж үзлээ. Дэлхий дээр бол юм байдгүй юм байна. Дэлхийн нийтийн чиг хандлага, улс төрийн намуудын хөгжил бол өөр чиглэл рүү өрхөлбөл хатуу гүшүүнчлэлтэй биш, массыг хамарсан биш, бодлогын нам бай гэсэн хандлага бол явцсан юм байна. Бидний одоо байгаа манай намуудын байлгаад байгаа өдрийн нөхцөл байдал буюу хатуу гүшүүнчлэлтэй байх, тэ массыг хамарсан нам байх гэдэг бол аль өнгөрсөн зууны одоо 1980-аад он хүртэл одоо яваад байхгүй болсон байна. Ер нь массыг хамарсан нам гэдэг бол одоо тухайн нэг анги давхрыг төлөвлөсөн те одоо коммунист нам ч юм уу социалист нам ч юм уу фашист намууд тийм байсан байна. Одоо бол дэлхийн улс төрийн намуудын өөр зүйл гарч иж байгаа. Тийм учраас бидний томоохон зорилго бол улс төрийн намуудыг зөв болгоё. Улс төрийн намууд зөв болснороо ёс зүйтэй болснороо зөв улс төрчүүд ёс зүйтэй улс төрчдийг улс төр рүү оруулах юм байна. Эргээд эдгээр нь Монголын улс төр эдийн засаг нийгмийн амьдрал зөв нөлөөлөх юм байна. Эргээд том утгаараа монголчууд эвлэлд нэгдэх те нэг юм дээр цангидах тийм болцоог нэгдэх юм байна. Ингэснээр Монголын төр хүчтэй болно, монголчууд хүчтэй болно. Дэлхийн нийт гадаадд одоо гадна талдаа бид зөв харагдах юм байна. Ингээд Монголын ард түмний амьдралд бол зөв нөлөөлөх ийм суур энэ фундамент ийм ойлголт юм аа гэж үзээд энэ лөөний өргөлөөл явж байгаа. Тэгээд маш олон нэмжиж байгаа. Олон үйл зохион байгуул явж байна да. Яг гоо сум үнэхээр яаж улс төрждөг вэ гэдгийг суман дээр амьдарч байгаа хүмүүс өөрсдөө ясмахаар ойлгож байна. За дайраад гарч байгаа хүмүүс хүртэл халаглаад өнгөрч байгаа. Ийм дүр зураг байдаг. Өчнөө ихээр за Сэлэнгийн сумын нэрийг хэлээд явах тийм. Онсон Сэлэнгийн нэг суманд би ажиллаар явж байхад яг хоёр гудам, нэг гудам тогтой, нэг гудам тоггүйсэн. Яагаад вэ гэсэн чинь энэ ирэх барьж байгаа намын учраас тогтоогоо энэ нөгөө эсрэг намын учраас тоггүй байгаа. Энэ гудамжныхан бол ингээд гудамжаараа тэр намын эсрэг учраас баян тогийг тасалчдаг юм. Тэр орой нэг 2 цаг тогогддог. Энэ бол нийтлэг болчих. Өнөөдөр би сумуудаар явсан гэж хэлсэн. Очиход ардын намын одоо эзэн тэлгүүр ардчил намын эзэн тэлгүүр байждаг. Ардын намын гишүүд арслан мэлгүүрт ордог. Ах түүнэр хоорондоо одоо цагаан сараа золгож чаддаг. Годомжинд тааралтай мэндэлж чаддаг.
Сонгуулийн үед бүр гэр бүл салдаг. Аимшигтай болсон. За ингээд одоо гаднаас нэг хүн ирдэг. Хамгийн түрүүнд баг аль нутгийн хүүхдүүд хэний хүүхдүүдээс илүү төрүүлээд чи аль нам бэ гэж асуудаг болсон. Тэгээд энэ жижигхэн сум өнөөдөр Монголын сумууд жижигхэн штэ. Одоо нийт 330 сумын нэг 3000 орчим хүн амтай түүнээс бага нэгт нэг нийт сумын 60% байгаа байхгүй юу. Тэр жоохон сум, тэр цөөхөн ард түмний, тэр ах дүүс бүгдээрээ ахан дүүс байхгүй юу. Ах дүү байгаа, найз нөхөд байгаа, нэг ангийнхан байгаа, хууд ураг байгаа, нэг голынхан байгаа. Тэд нарыг л хоорондоо намаар нь талцуулаад хоёр хуваацсан. Яагаад хоёр хувааж юм гэхээр яг өнөөдөр бол Монголын нийгэмд хамгийн их өндөр үүрэг оройл гүйцэтгэж хоёр том нам гэж яддаг. Ардын нам, Ардчилсан нам хоёр бол дэндүү их том гишүүнчлээ байгаамаа. Өнөөдөр бол Ардчилсан намыг 165 мянга гэсэн ба Ардын намын 200 мянга гишүүнтэй гэсэн. Тэгээл ингээл улс төрөд халцдаг. Энэ сүлжээг бол өнөөдөр хэрэгсэрсэн байна. Монголчуудыг хөгжихтэй. Цаашдаа өөрийнхөө амьдралыг одоо намгүйгээр авч явах болцоогийн тэр намууд олохгүй байна. Хүнийг наацхан ихтэл хүний сонгох тэр нь таалдж байна. Чи өнөөдөр уугна тэр намын гишүүн болвол чи Ардын намын гишүүн, Ардчилсан намын гишүүн бол чи намдаа санал өгөх ёстой. Чи өөр намд санал өгөж болохгүй чамаа хянаж байгаа гэж хэлдэг. Өөр нам санал өгвөл чамд арга хэмжээ тоосно гэдэг. Ингэж хүний ирэхэд халдаж болохгүй. Бид нар 1992 онд 90 онд арчлан хувьцаалыг хийсэн. 92 онд үндсэн хуулиа баталсан. Хамгийн бидний том ололт бол хүний эрх. Хүн сонгох хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр тэрийг боогдуулж байна. Энэ бол аимшигтай байна. Хөдөөрөнд үнэхээр аимшигтай байна. Энийг ард түмэн өөр ойлгож байна. Өнөөдөр ард түмний ярьж байгаа яриа юу гэхээр энэ намуудыг болио. Намууд нэг биш байна. Одоо болиё гэж. Тэг өөр яах юм? Тийм учраас бид нар бол улс төрийн намуудыг зөв болгох хэрэгтэй юм байна. Зөв болгоно гэвэл том утгаараа улс төрийн хатуу хөшөмжлөгөө байх хэрэгтэй. Тэгэхээр энэ тийм байна. Одоо Америкийг бид нар ярьдаг те. Америк хоёр намын системтэй бүгд найрамдах Ардчилсан нам бол ээжлэл төрөө барьдаг, ингээл явдаг. Гэхдээ бид нар яхаа манай намын гишүүд гэж юм хэлдэг л те. Тэр ямар хүнийг манай намын гишүүн гэж тэр хэлдэг вэ гэвэл өмнөх сонгуульд тэр намын төлөө тэмцсэн саналаа өгсөн сонгогчийг л манай намын гишүүн гэж хэлдэг. Тэрнээс Америкт намын гишүүний батлах гэж байхгүй. Тэгэхээр бидний энэ 95 жилийн түүхтэй, улс төрийн намын түүхтэй энэ улс оронд бол энэ бол том түүхэлтэй, бараг 100-ны түүх штэ. Энэ 100-ны түүхэнд бол бид олон юм үзлээ. 70 жилийн хугацаанд одоо 90 он хүртэл нэг намын системтэй явлаа штэ. Тухайд бол Монгол Ардын хувьсгал нам бол нэг намын системтэй байсан. За 60 оны үндсэн хуулинд нэг заалт оруулсан байт юм байна л да. Марксизм, Ленинизм одоо үйл сурталынхаа жин шумаа болгосон Монгол Ардын хувьсгал нам бол одоо ганцхан үүрэг оройл одоо юу гэдэг ганцхан нам байна гэсэн тийм заалт оруулсан. Тэгээ нэг намын системтэй явсан. 1990 онд бол бид нар олон намын систем шилжсэн. Маш олон нам байгуулагдсан. Хамгийн дөрөнд бид нар 1990 оны 5 сард улс төрийн намын хуулийг баталж байсан шүү дээ. Тэгтэл өнөөдөр тэр намын хуулийг баталж чадаагүй. Өөрчилж чадаагүй. Яг тэргээр явж байгаа. Гэтэл яг л тэр социализмын үед байсан систем сүлжээ өнөөдөр Монгол Ардын намын сүлжээ хэвээрээ байж байна. Түүндээ зэрэгцээд Ардчилсан намын сүлжээ бий болчиход байгаа. Энэ хоёр том намын сүлжээ өнөөдөр хоорондоо тэмцэлдэж байна, дайсагналцж байна. Үүнд нь Монголын ард түмэн хохирч нь хөлдөн чирэгдэж байна. Тэгээ энийг бид нар одоо зөв болохгүй бол Монголын нийгэм өөрөө зөв болохгүй байна. Өнөөдөр бол би юм гэж бас заримдаа айдтiin. Яг тэгэхээр үндэсний эрх ашааг Монгол улсын Монголын эв нэгдэл те ард түмний эв нэгдэл бол маш хүн дээр хагалж байгаа, боторгож байгаа үйл явц бол улс төрийн намууд байна. Ер нь бол монголчуудын түүх их зөв үг гэмдэ яривтай эмгэлтэй. Бид нар ялсан үедээ, нийлсэн үедээ ялдаг байсан. Бид нар бол олон юм дээр хагардаг тийм ард түмэн юм байна. Бид нарыг газар нутгаар нь хагалт юм байна. Яс үнсээр нь хагалт юм байна. Бүр даашаа цаашлаад яадаг болсон шүү дээ. 90 хүртэл хагалдаг үе байсан. Дээр нэмээд улс төрийн намаар ингээ хагалдаг болчихжээ. Энийг л бид нар одоо болох ёстой маа. Тэгжээж эвлжээж бид нар хүчтэй. Энэ хагарал яагаад иргэдийг чирэгдүүлээд байна гэдэг нэг жишээл байна л та. Дархан уул аймгийн нэг сумын манаач цэцэрлэгийн манаач ярьжсэн байхгүй манайхаа. Юу гэсэн чинь би ажилласаа халагчлаа. Нам солигдснаас олчих. Ийм л байгаа байхгүй. Цэцэрлэгийн манаач тэр намын ирэх барих нам төр суман дээр солигдсны төлөө цэцэрлэгийн манаач тэр намд яаж нөлөөлнө гэж тэрийг халж байгаа тийм. Энэ бол нэр явцуулт. Тэгэхээр биднээс ямар зорилго төвшүүлж байгаа гэхээр улс төрийн намыг суманд байхгүй гэж манайх яг намын сум төрөлөөр үндсэн зорилго байна. За суманд намгийн улс төр ямар үр дүн гарах вэ гэхээр нэгдүгээр хоёр зорилго төвшүүлэх. Нэгдүгээрт бол орон нутгийн өөрөө өдөртөх хэсгийг жинхэнэ иргэдэд нөхөх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр иргэдийн төлөөлөгчийн хурал гэдэг байгууллага сум бүрт байгаа. За 1992 оны үндсэн хуулийн одоо гол зарчим концепц бол бас бидний
орон нутгийн өөрөө төсөв шинэ утгаар шинээр бид нар бий болгосон те. Нэг нь бол иргэдийн төлөөлөл буюу иргэдээс твшсэн сонгогдсон иргэдийн хурал байна. А нөгөө талдаа бол гүйцэтгэх удирдлага буюу төрийн захиргааны үүрэг гүйцэтгэж байгаа цэцэр байна гэсэн хоёр юм субъект өнөөдөр орон нутгийн удирдах байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр суман дээр байгаа намууд одоо орон нутгийн сонгуулийн хуулиараа л да тухайн суман дээр бүртгэлтэй байгаа улс төрийн нам иргэдийн хуралд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр суманд бие дааж нэршүүлж байгаа баг цөөхөн байна. Тэгэхээр яг тэр намын төлөөллүүд өнөөдөр юунд гарч байгаа. Иргэдийн төлөөний хуралд гарч байгаа. Тэгээд бид нар юу ярьдаг вэ? Намын бодлого гэж юм ярьдаг. Би бол үндэ зөрөгтэй хэлж чадна. Тухайн жижиг сумыг хөгжүүлэх ямар нэгэн намын бодлого бол ондоо байхгүй. Сумын хөгжил гэж байхгүй тань байхгүй. Тий. За тэгээд та нар ямар намын бодлого яриад нэхэр манай нам ялуул манай намд засаг дарга тавигдана. Энэ манай намын бодлого. Манай ялсан засаг дарга өөрийнхөө хүмүүсийг захиргаандаа байршуулна. Түрүүний хэлсэн галчиг хурцойлно. Цэвэрлэгчийг хурцойлно. Цэцэрлэгийн эрхлэгчийг сургуулийн захирлыг эмнэлгийн дарга бүгдийг сойлно. Манай намынх байх ёстой. Энэ намын бодлого. Тэгэхээр нөгөө засаг дарагт чинь ажиллаа хийх болцоог нам нь бас олохгүй байна. Өнөөдөр сумын цаг даргын хүмүүс юу гэж нэхэр зарим нь бол өгөөдөж хэлдэм байл. Чи юу сумын цаг дарга биш ээ. Чи тэр 8 хүн цаг дарга 8 хүнээс сонгогдсон байхгүй иргэдийн төлөөлөл сонгогдсон. Тэр бол үндэ бараг бодтой тийм. Цус дарга сая би уулзтаар явсан олон засаг даргатай уулз үндэ үнийг учруулж хэлж байгаа. Би сум орныхоо төлөө ажилламаар байна. Над эрхийн нөгөө. Би ажиллах гээр би энэ намын шахаас наманд дарамталдаг. Чи намынх хүнийг байршуулаа гэдэг. За тэр нөгөө иргэдийн төлөөлөгчийн сонгосон гэдэг хүн дарамталдаг. Тэр гишүүдээс төлөөлөгчдөөс би нэгийг л алдвал би маргааш намын дарга биш бол сумын дарга биш болно. Яг тэр нөгөө талдаа гараад олон голч намайг огцруулна. Би энэ сум орныхоо төлөө ажиллах болцоо алгаа. Би энэ сум орныхоо төлөө зөрөгтэй ажиллах ажил хийж чаддгүйг нь хаалгах. Өөрийн гэсэн сонирхолтой ажил хийж чадвартай багаа бүрдүүлэх тэр болцоо алгаа. Тийм ч би яаж ажиллах юм бэ? Өнөөдөр бараг л сумын дарга хийж байгаа хүн болгон мөн нэртэй өрх. Тэгэхээр энэ болцоог нь олох хэрэгтэй. За тэгээ сумын бодлого гэдэг нь өөрийнхөө намын хүмүүсийг байршуулна. Тэнгүүт нөгөө нэг эсрэг намынхаа бүхнийг хална. Эндээс үүдээд маш амар тийм эсрэг юу гарч байна. Одоо дайсралцал хонжогнол үүсэж байна. Үндэ аимшигтай. Одоо бол улс төрийн өрсөлдөөн гэхээс илүү гурав дайсралцал орчод. За ингээд 4 жилийн дараа би сонгуульд өрсөлдөн чамаа ялууж чамайг хэвээр чиний оронд суун бийж та нар ингэ гэдэг хонжогнол үүсэж байна. За энийг дагаад маш олон хортой үг дагаар гарч байна. Орон нутгийн төвшөнд ажилтдаг дот цөөхөн гэдэг болсон хүчнүүд сайн багш инженер, сайн эмчнэр, сайн өдрөх таламжлалтад ажиллаж чадахгүй байна. Тэр хүмүүсийг годомжинд гаргаж байна. Тэгээ тэр хүмүүс нутаг сүйдээ нутгаа хайж дайж нүүж байна. Түрүүний бидний яриад байгаа Улаанбаатар хотын төвлөрлийг саарамжуулна гэх төрийн бодлого явж байгаа. Үүний эсрэг бас ийм л юм яваад байгаа. Цум орондоо сайхан төгсөөд ирсэн сайхан залуу хэрэг ажил хийхээр за танаа авчин тэр намайг байсан юм аа. Тийм учраас уучлаарай ажил авахгүй. 3 сар 4 сар байлгаж байгаа. Нөгөө хүчин сүүлдээ залхаад ирээд энэ Улаанбаатар хотод нэг жолооч игээ такси хөөх ингээл амьдарч шít. Тэгэхээр өнөөдөр тэр нутгийнхаа сайхан залуучуудыг бид нутагтаа явуулж ажиллах хэрэгтэй. Нутгаар нь хөгжүүлэх тусгуулах хэрэгтэй. Нэгдүгээр тийм улс төрийн намууд өөрсдөө дэвшүүлдгээс болоод иргэдийн төлөөлөл жинхэнэ утгаар хэрэгжихгүй байгаа юм. Хоёрдугаар түрүүний хэлсэн улс төрийн намыг суманд байхгүй болгочвол яг иргэдийн араас тавих хяналтууд намаас нь тавих хяналтууд суларчна. Тэгэл ерөөс яг бид нар ямар санал болж байгаа нэхээр сумын иргэн та намын гишүүн байж болно. Би ерөөсөө намыг байхгүй гэж хэлээгүй шүү дээ. Намын гишүүн байж болно. А танаа намын анхаарчны байгууллага харин хаана ах вэ? Аймгийн төвдөр байна. 4 жилийн сонгуул болно. Сонгуулийн 4 жилийн цикл болоход сурчлагаа хийдэг шүү дээ. Тэгэхэд бол намынхаа штабыг ч юм уу байгууллага суман дээр байгуулаад дэмжих хүмүүсийг цуглуулад чи нэр дэвшигчээ танилцуул, намынхаа бодлогыг танилцуул. Бити Монголын одоо тэр жирийн сумын иргэдийн ард түмнийг чи манайх талцуулаад өмчлөөдэй гэдэг. Тэгэхээр энэ болцоо энэ бол байгаа. Энийг хийх зайлшгүй шаардлагатай байна. Энийг дагаж бол сум орн хөгжих юм байна. Дэлхийн нийтийн чиглэл ийм байд юм байна. Суман дээр намын ийм анхан шатны нэгж байна гэдэг маань эргээд нөгөөдхөө тижих асар их мөнгөний урсгал бий болно л гэсэн үг л дээ. Хэрэгцээ бий. Эргээд хэрэгцээ байгаа учраас тийм одоо нэгс мөнгө угаах үйлдэл өрнөхөөс өөр аргагүй байдал болно. Энэ нь эргээд албан тушаал хуваарлалт гэдэг нь давхар орж байгаа. Тийм. Яг үнэн. Тэгээд яг энэний хор уршиг болохоор эргээд 330 сум дээр том намууд бол өөрийн гэсэн байгууллагатай нэгжтэй үүртэй байгаа байхгүй. Тэгээ би тооцоож үзсэн. Жишээл нэг нам 330 сум дээр өөрийнхөө нэгжийг байгуулаад тэнд нэг 2 хүн ажиллаад хамгийн бага цалин аваад хамгийн бага урсгал зардалтай. Ингээд тооцоо бодохоор 9.1 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа. Жилд төсөв гарч жилд. Нэг намаас. Энэ мөнгийг тэр нам зайлшгүй
зайлшгүй энэ тэр мөнгийг босгох хэрэгтэй. Санхүүжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол тэр намынхаа өөрийг байлгуулж чадахгүй, ажилчтай байлгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд энийг дагаад энэ том сүлжээг дагаад маш их мөнгөний санхүү хэрэгцээ болчихдог. Маш их. Энэ бол хамгийн энгийн хэрэгцээ байхгүй 9.1 гэдэг бол. Энээ дагаал нэмэл юу ах вэ? Улс төрийн сонгуульд оролцох хэрэгцээ юм байна тий. Бусад одоо хэвлэл мэдээллийн хэрэг маш мөнгө хэрэгцээ. Энэ мөнгийг босгохын тулд намууд хоёр арга зам сонгож байгаа гэж бид харж байгаа. Нэгдүгээрт бол ялсан намынхан өөрийнхөө хүмүүсийг төрийн тодорхой халамжуул дээр байршуулж байна. Тодорхой үйлдвэр компанийн захирлаар тавьж байна. Тэндээсээ санхүүжилт босхийг шаардж байна. Энэ нэргээд тухайн хүнийг хэл ахуул руу түлхэх, төрийн албыг тогтвортой ажиллуулахгүй байх. Энэ үр дагавар бүлгээд. Өнөөдөр төрийн алба тогтвортой ажиллахгүй байна. Монгол төр тогтвортой биш байна. Өнөөдөр сайд солигдно. Засгийн газар солигдно. Сайд солигдно. Тухайн яам бужигнаад эхэлж байна. Уулын төрийн албаагч ажлын байранд тогтвортой байх ёстой л үгүй. Одоо газрын даргаас ахуулаад улс төрийн албан тушаалч болсон солидог. Хүмүүс бол ирээдүйд итгэл алга. Монгол төрийн бодлогыг гаргаж авах ёстой. Монголын төрийн яам өнөөдөр тогтвортой ажиллаж ийж төрийн бодлого гарахгүй бол Монголын төр хүчтэй байж чадахгүй шүү дээ. Тийм учраас Монголын төрийн хүчтэй байлгахын тулд төрийн алба багчдыг дотор сурталтай ажиллуулаа. Сайн хүмүүс нь ажиллаа хийгээ. Тэр ямар нам бахан үл хамааран ажил нь хийлгээ. Ингэж цөөхөн дүн ажиллуулаа гэж хэлж байгаа. Хоёрдугаарт тодорхой хэмжээний санхүүжилт босгохын тулд томоохон мөнгөтэй компани, томоохон мөнгөтэй хүмүүсийн карманд намууд орж байна. Нөгөө бодлого ярих хэвээр нам маань хин нэгэн карман мөнгөтэй хүний карманд орчиж байна. Эсвэл мөнгөтэй хүний нам болж хуурж байна. Энэ нэргээд нөгөө намын хөгжил сөргөөл болж байгаа юм. Энэ нэргээд нөгөө нэг том мөнгөний хэрэгцээ чинь хуульж өртсөн, хэл ахуул, авилгал, танил тал, тендерийн янз бүрийн булхай ийм өрлөгч байгаа учраас энийг сүлжээ багасаад ирвэл санхүү хэрэгцээ багасаад ирнэ. Тийм ээ. Тэгэхээр энэ хамгийн хэрэгцээ багасаад ирвэл тэргүй тэр мөнгөний хэмжээ багасаад ирэх учраас тийм хэрэгцээ болохоор энэ сулраа явчихна гэж ойлгож байна. Тэгэхээр сум за дүүрэг эдгээрийг намгүй болгох, намын үүргүү болгоход юу хэрэгтэй вэ гэхээр хэрэгцээ орчин хэрэгтэй байна. Саяхан бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан улс төрийн намын тухай хууль улсын хурал дээр ороод гэвч бас дэмжигдэхгүйгээр хилцэхгүйгээр буцаачлаа л та. Тийм учраас энэ хууль дээр бол яг нэг заалт байсан. 3,000-аас доош хүн амтай суманд намын үүр байхгүй 20 гэлдэг заалт шүү дээ. Энийг дэмжихгүй байх шалтгааныг бол их олон гишүүд тайлбарлаж илээ л дээ. Бага маш олон байгаа тий. Тэгээд яг хуу энэ бол маш зүйтэй саналаа. Бид нар өнгөрсөн онд тий намар улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудыг хилцүүлгийн төвшөнд явж байхад улс төрийн намуу, төрийн бас байгууллагууд, улс төр судлаач зарууд бүх саналыг хилцүүлэх зохион байгуулжсэн. Энэ санал манай бидний өгсөн санал. Бид нар бол суманд намгүй гэдэг санал тавьшуулсан юм. Тэгээд явсаар байгаа яг хуу янз бүрийн байдлаар яваад 3,001 хүртэлх хүн амтай сум намгүй гэдэг байдлаар орж ирсэн. Гэхдээ би бол энэ дээр олзурхож байгаа. Ягаад гэвэл оргууг сохинтой төрөгчээр 3,000 хүртэлх хүн амтай сум бол Монголын нийт сумын 330 сумын 60% юм байл. 60% дээр нь намын анхшуултны нэгж байхгүй болоод энэ яг практик амьдрал дээр зөв харагдаад бид нар дараа нь ингээ зөв юмаа гэдэг ингээд явах болцоо бол бас том болцоолт харамсалтай нэг сард одоо ерхөлөө санаалсан улс төрийн намын хуулийг эргүүлэн татчихлаа. Энэ хуулийг бол одоо 4 сард хэлцүүлнэ гэж би итгэж байна. Тэгэхээр 4 сарын 5-нд хаврын чуулга эхэлнэ. Тийм учраас манай хөдөлгөөний үйл ажиллагаа хүнд уйлдж байгаа. Яаж уйлдж байгаа гэхээр өнөөдөр аймаг нэлээд олон аймагт салбарууд байгуулагдаж байна. Салбаруудынхаа зөвлөгөөнийг одоо Улаанбаатар зохион байгуулж эхэлж байна. Сая ихтэл Завхан аймгийн салбар зөвлөгөөн болсон. Завхан аймгийнхэн сумууд сум болгон дээр өөрийнхөө үүрийг байгуулж эхэлж байна. Нэгжиг. За энэгээрээ дамжуулаад нийт сумынхаа иргэдтэй намгийн сум төр хөдөлгөөнийхөө тухай танилцуулах юм. Юуны төлөө зорж байгаа, яг ямар зорилготой, юу хийх юм бэ? Ямар болцоотой юм бэ гэдэг тийм. Тэгээ нийт иргэдийнхээ дэмжлэгийг аавна, гар үсгийг дуриалгыг одоо танилцуулаад дэмжлэгийг аавна. Тэр олон гар үсэг цуглуулсан дэмжлэгээрээ бид их хурлын гишүүдэд шаардлага хөрвүүлнэ. Ингэж бид нар нэгэн сонгосон юм бол бид нар тэр сонгосон гишүүдэд шаардах хэрэгтэй. Бид нарыг сонгогчийнхоо дуу хоолойг сонс гэд хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн хувь улс төрчийнхөө хувьд өөр үзэл бодолтой байж болно. Өөр юмтай байж болно. Гэхдээ таныг сонгосон сонгогч нь ийм хүсэж байгаа учраас энийг авч хэлцээ гэдэг шаардлага өргөлнө. Тэгэхээр би юу гэж найдаж байна гэхээр 4 сард бол тодорхой хэмжээний хурал дээр энийг авч хэлцэх байх. Тухайд манай хөдөлгөөн бол одоо аймаг бүрээс хүмүүсийн дэмжлэгтэй арга цуглуулж хурлын гишүүд нөгөн улс төрийн акцууд хийн шахан шаардна. Тэгээ би бол гишүүдийнхээ одоо
ухаанд итгэж байна. Энэ бол улс төрийн намын тухай хуулийг ингээ харж байхад нэг л зүйл байсан л та. Юу гэхээр за нийгмийн анхаарлыг ч гэсэн нэг л намын байрлал хандуулсан хууль юм шиг анхаарлыг нөтүүлээд юм машин гуйлчихсан. Тэгсэн баг та. Тийм тэрнээс яг энэ доторх одоо жишээ нь энэ 3000-аас доош хүн амтай гол заалт байхгүй байна гэсэн ийм заалтыг ярихгүйгээр тэр намын барилгыг булаах гэдэг юм шиг ийм мессеж өгөхсээр байгаад эргэж гисэн бас хитрхи ингэж нэг нам руу дайраад явах гэсэн ийм хандлага байсан учраас нийгэм хүртэл нэг тийм мэдээж хүлээж авах байхгүй. Тийм альва зүйлд алтаатай оноотой бас засах салруулах зөндөө байхыг үүсэхгүй. Гэтэ гол ингээд концепц нь ойлгомоор юм шиг байсан. Би бас дэмжижсэн л да. Яг тэгэхээр яг намыг өнөөдөр сүлжээний нам биш бодлогын буюу бодлогын нам болгох чиглэл рүү энэ нам хууль явах юм байна гэж харж байсан. Уул нь тийм байсан концепц. Гэхдээ мэдээж янз бүрийн алдаа мэдээж аль нэг хүчний эрх ашиг хүндсэн тодорхой нийгмийн давхрын эрх шиг хүндсэн заалтууд байсныг үүсэхгүй. Гэхдээ бол аливаа юм мэдээж явах хэрэгтэй. Болж игэл бол алхамаар ингэ урьдчилан явах хэрэгтэй. Тэгэхээр би юу хэлээд байна гэхээр ямар ч байсан бид нар улс төрийн намын тухай хуульд 3001 бүр цаашлаад сум бол сум байхгүй юу? Суманд л дүүрэгтэл намгүй болгож өгөөч гэдэг л бол их хурлэгсээс бид нар одоо гуйж өсөж байгаа маа. Тэгээ энийг хийгээд өчвөл дараачийн улс төрийн одоо намуудын хөгжил сайжирна. Улс төрийн шийдвэрүүд зуг гарна. Улс төрөд орж иж байгаа хүмүүс ёс зүйтэй хүмүүс гарч ирнэ. Улс төрийн нам өөрөө зөв болно, тэ. Улс төрийн нам ч бол нэг чухал үүрэгтэй шүү дээ. Нийгэмд өөрөө нийгмийг оройлох, тэ. Улс төрийн одоо үзэл бодлыг гаргаж тавих, тэрийгэ дэмжсэн улс төрчдийг бэлдэж энэ улс төр рүү оруулах, нийгэм төр рүү оруулах маш чухал юм субъект байхгүй юу? Энэ үүргээ зөв хийхэд бол нам өөрөө зөв байх хэрэгтэй. Өнөөдөр ингээд харж байна. Өнөөдөр монголчуудын амьдрал хэцүү байна. Нийгмийн өөрөө хэцүү байна. Ерөөсөө хэцүү. Яг энэний суур үнц бол би хараад тахаар өнөөдөр монголчууд ийм нэгдэлтэй биш байна. Нэг өмнөхөө төлөө нэгдэж чадахгүй байна. Намууд нь праксд хуваагдаж байна. Намууд нь хоорондоо хуваагдаж байна. Нэг том эрхшгийн төлөө шийдвэр гаргаж чадахгүй байна. Үүнээс ч болоод Монголын эдийн засаг хохирч байна. Монголын ард түмний амьдрал хохирч байна. Монголчууд ядуу байна. Гадна талдаа бидний нүүр царай гадна талдаа бид нар муухай харагдаж байна. Тийм учраас дотор талдаа бид нар зөв байх хэрэгтэй. Гол юм болвол улс төрийн нам зөв байж улс төрийн зөв үзэл бодолтой хүмүүс төрөд гарч ээж зөв байх хэрэгтэй маа гэдгийг хэлээд энэ гол суурь фундамент ойлголт бол улс төрийн нам юм а гэж хэлдэг. Тэгээ бас ингээд нэг ташрамт хэлэхэд ер нь бол хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Нам бол байх хэрэгтэй маа. Улс төрийн нам байх хэрэгтэй маа. Улс төрийн намыг би ор өнцгөө байх болгож хэлээгүй маа. Улс төрийн нам яг сумын төвшөндөө үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч тэнд гişүүд нь байж болно. Бити ард түмэнд талцуулах юм тэнд хий гэж байгаа. Улс төрийн намыг зөв байгаа ч айлж авч байгаа. Зөв болгооч. Бодлогын нам байгаа ч зөв төлөвшөөч. Өөрийнхөө тэр үүрэг функцүүдийг зөв зохион байгуулж айлж авч байгаа. Улс төрийн намын ярихаар л манай гишүүнд гэдэг. Гишүүний батлахаа өгснийг л өөрсдийн гишүүн бүртгэж авчдаг тийм. Тэгэхээр бүртгэл дээр нэг л их олон гишүүдтэй. За тэрийгээ бас яс барьнаа л гэж үзээд байдаг. Үүний ихтэй дэлхийн нийт бол харахгүй түрүүн таачсан ярианда тэгэхэд удаад урдаал өнгөл. Гишүүнчлэг байна. Харин дэмжигчтэй бол манайхан гэж ярьж байна. Тийм дэмжсэн өмнө сонгуул зохицуулт бол үнэхээр байх шаардлагатай юм шиг байна. Ер нь бол дэлхий дээр намын хөгжил 200 гаруй жилийн түүхтэй тий. Одоо Англид хөгжсөн 1800 оны ихээр бол Америкт бол улс төрийн намууд маш өндөр хөгжсөн. Энэ намуудын түүхэн цаг хугацааны хөгжил явсаар байгаа. Өнөөдөр бол өндөр түвшинд ирж байна л дэлхий дээр. Түрүүн биелс 1980-аад он хүртэл бол масыг амарсан нам байсан юм байна. Одоо бол тийм байхаа болчихжээ. Би яагаад нэг яриад байна гэхээр Монголын ард түмэн ойлгох хэрэгтэй. Бид нар 90 жил намаар амьдэрсэн болохоор ойлгохгүй бас хэцүү байгаа л да ойлгож байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд төрийн эрхийг барьж байсан ганц нам байсан. Монгол ард төвчлөлт. Тэгэхэд тухайн намын гүйцэтгэжсэн үүргийг би юу гэж харж байгаа гэхээр төрийн захиргааны үүрэг гүйцэтгэдэг гэсэн бэл. Маш том сүлжээтэй байсан. Тэргээрээ дамжуулж захиргааны үүрэг гүйцэтгэдэг гэсэн. Жишээлбэл үйлдвэр аж ахуйн нэгжтэй намын агчны байгууллага байдаг гэсэн. Намын гишүүн, намын орлогч гишүүн ч юм уу одоо ажлын хариуцлага алдвал эхлээд нам нь харагч тооцдог. Донгоддаг, цануулдаг. Тэгээ дараа нь ажлаас нь халдаг ч юм уу ингэдэг. Эхлээд өнөөдөр бид нар болохоор өөр систем шилжчихсэн 90 оноос хойш. Өнөөдөр бид нар төрн дээрээ аманд ороо байх систем шилжчихсэн байхгүй. Намууд нэгдэж, намууд өөрийнхөө бодлого, төрийн бодлогын л өрсөлдөх ёстой. Гэтэл өнөөдөр бид нар Монгол төрийн дээр нам нь гарцсан хэвээр яваад байгаа. Монгол төрийн дээр нам гарцсан. Тэгээ бидний бас нэг тавьж байгаа юу гэдгийг одоо олон хүнд хэлж байгаа бол Монгол төр хүчтэй байх ёстой. Монгол төр хүчтэй байхын тулд
Монгол төрийн дор нам байх хэрэгтэй. Төрийн дээр явах хэрэгтэй. Энэ бодлогыг бол явуулахын тулд намуу зөв болох хэрэгтэй гэж харж байгаа. За хоёрдугаар яагаад том сүлжээ 1990 оноос өмнө хэрэгтэй байсан бэ гэхээр тухайд мэдээллийг дамжуулах том сүлжээ байсан байна. Өнөөдөр шиг юм телевиз биднэрт байсангүй. Facebook, Twitter энэ сонин сэтгүүл энэ дөрмөд хөгжсөн байсангүй шүү дээ. Тэгэхээр төр засгийн шийдвэр олон улсын одоо янз бүрийн байдалтай, дайны байдал, эдийн засгийн байдал бүх юмыг бид нар энэ сүлжээгээр дамжуулж сонсгол хэлбэрээр ард түмэнд бас танилцуул тийм том сүлжээ байсан юм. 90 оноос хойш бид нар өөр нийгэмшилжсэн, олон намтай болсон. Бидэрт мэдээллийн эрхчлөө гэдэг юм нэгдэлтэй болсон. Одоо энэ дөрөвдөх засаглал гэдэг юм гараад ирсэн. Бид нар чөлөөтэй хаанаас ч мэдээлэл авч болж байна. Гэтэл бид нар сүлжээгээ байлгаад байгаа нь өөрөө одоо юу гэдэг нь хор уршигтай байна. Тэрний сүлжээг бол заашгүй байх шаардлагагүй. Бид нар цөөхөн гэдэг хүмүүс намын бодлогоо ярьдаг, намын бодлого зөвшөөрөх хүмүүс байх хэрэгтэй. Ард түмэнд намуугаар амьдрах болцоог нь олгож байгаа. Бити ард түмний өнөөдрийн амьдрал руу нам өнгөөгөөч. Гэр бүлийн амьдралд бити орооч. Сонгуулийн ихнэр хүнийг бити салгаач. Тэр сумын ах дүүсийг хоорондоо сайхан нэгнийхээ нүрийг хараад сэтгэлээсээ сайхан ярьдаг, мэдчилдэг, тийм сайхан тэр сайхан юм бити орооч. Та нар улс төрөө хийвэл өөр төвшөнд хийлгээд байна. Улс төрөө хийвэл бодлогын төвшөнд яар. Чи өөрөө танаа нам нэр төвчгч өөрөө ард түмэнд таалагдаж бодож байгаа бол тэрийг л яар. Бити хүнийг өмчил гэж байгаа. Өнөөдөр бол намын хүчтэй хоёр том нам бол хүмүүсийг хөмчилдэг. Чи манай нам гişүн байх ёстой, байхын тулд чи ийм байх ёстой, сонгуул санал өгөх ёстой гэдэг ингэдэг. Ингээд эргээд тэр сонгох хэрэгтэй нөх хяналт тавьдаг болчиход байгаа юм л да. Энэ муухай юмыг болиулах ёстой л гэж бид нар ярьж байгаа. Хөдөөний ард түмнийг маш сайн хүлээж авч байгаа. Ер нь ингээ харж байхад ер нь Монголын ард түмэн ухаанлаг те. Сонголтуудыг зөв хийдэг. Тэгээд өнөөдөр Улаанбаатарын залуучууч гэсэн одоо оффист ажиллаж байгаа төрийн албан хаагчид бизнес эрхлэж байгаа залуучууд бүгдээрээ бас нэг дэмждэг болсон. Ер нь бол цаг үе ирдэг, цаг хугацаа гэж байдаг. Тэгээд тэр цаг үеийг ирж байгаа гэж харж байгаа. Тэгээд зэ нэгэн цагт бол монголчууд нэг сайхан намаараа талцгаа болсон. Сайхан суугаад, сайхан нутг орныхоо улс орныхоо яриад, бодлого ярьдаг болсон тийм. Ийм болох үе цаг ирнэ гэж найдаж байгаа. Яг энэ үйл ажиллагааг би ягаад 4 сар яриад нэхэр одоо сумын сонгуул 2016 оны 10 сарын сүүлээр зохион байгуулагдах байх. Аливаа сонгуулийн хуулийг тухайн сонгуул болохоос өмнө 6 сарын өмнө шинжлэх тийм уулан заалт хүний эрхийн манай хурлаас баталсан хүний эрхийн бодлогын бичгээр өнтгч тэнд суулгацсан байл юм л та. Яг тэрний дагуу бол бид нарт 4 сар хүртэл энийг хийх болцоо байна. 4 сар дотор бид нар энэ хуулийг улс төрийн намын хуулийг өөрчлөөд энэ заалтыг оруулчвал бид нарын 10 сард болох сум орон нутгийн сонгуул, дүүргийн орон нутгийн сонгуул өөрөө шинэ хуулиар явах юм байна. Тухайд иргэд нэрээ төвшүүлэх юм байна. Иргэд өөрсдөө иргэдийн төлөөлөлтөнд хурлах хүнийг төвшүүлэх юм байна. Иргэдийн төлөөллийн хурланд сум орон хууль ажиллах юм байна. Тэр намын ямар нэгэн бодлого төлөөлөл намын шахаа байх болох юм гэж харж байна. Тэгээ бас тасрамж хэлэхэд бид нарын бас төвшүүлж байгаа зорилго бол ер нь бол сумын иргэд өөрсдөө засаг дарга сонгодог байх хэрэгтэй. Сумын засаг дарга иргэд сонгодог байх хэрэгтэй. Нийт иргэд сонгодог байх хэрэгтэй. Энэ концепц бол энтэй давхар явж байгаа. Өнөөдөр тухайн суманд 2000 хүнтэй 3000 хүнтэй суманд хинэн хамгийн нэр хүндтэй вэ? Хамгийн босролтой вэ? Хамгийн чадaltaй вэ? Ноён нуруутай вэ? Хүн чанартай вэ гэдэг нутгийн ард түмэн бүгдээрээ мэддэг байхгүй. Тэр үнэ гаргаал тавих хэрэгтэй. Тэр хүн гарч ирээд иргэдийн төлөвчтэй уралтай хамтраад сум орноо хөгжүүлэх тухай, сум орны хөгжлийн төлөө ажиллах хэрэгтэй. Зоригтой ажил, иргэдээ сонгогдсон учраас хин нэгэнд цаанаасаа шахуулахгүй, хин нэгэн намын эрх ашиг нөлөөлөхгүй, үйлчлэхгүй ажиллаж чадна. Энэ болцоог нь олох хэрэгтэй. Тийм учраас бидний бас төвшүүлж байгаа нэг санал сумын засаг даргыг нийт иргэдээ сонгодог болох хэрэгтэй. Ингэж намгүй болчвол яхахгүй энэ юм хийгдэхээсээр яваад хийгдээ явчихна. Тэгээд хажуугаар нь бас давхар хэлэхэд ер нь сум бүр өөрийн гэсэн хөгжлийн хөтөлбөртэй байх хэрэгтэй. Би яга сум гэж яриад байгаа нэхэр ер нь Монголын 330 сум бол Монгол улсын суурь шүү дээ. 330 сум хөгжилтэй байж аймаг хөгжилтэй байна. Аймаг хөгжилтэй улс орон хөгжнөө тий. Тэр 330 сумыг тус тусдаа онцлогтон тохируулсан хөгжлийн бодлоготой байна. Тэр хөгжлийн бодлогын иргэдийн төлөвчдийн хурал батлна. Мэдээж мэрэгжлийн байгууллагууд тэн дээр хилцүүлж авч тусламж дэмжлэгээд батлна. Тэрийг гүйцэтгэх ажлыг бол тухайн сонгогдсон иргэд сонгогдсон засаг дарга гүйцэтгэх нэ. Ингэжээ сумаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл сумын өнөөдрийн хөгжлийн бодлого бол алдагдсан байна. Сумд бол нэг цөөхөн хэдэн хүмүүс төрийн албанд ажилладаг, эмнэлэгт ажилладаг, цэцэрлэгт ажилладаг, сургууль хэдхэн хүмүүсийн цалингаар сумын ард түмэн амьдарч байна. Сум бол
хөр амжилттай байна. Тэнд ямар ч бизнес хөгжих болцоо алга. Тийм учраас ер нь бол улсын хөгжил сумаасаа гэдэг ураа байдаг тийм. Тийм учраас сумаа бид нар сайн болгоё, сумыг хөгжүүлэхийн тулд сум дотор яг тэр сумыг хөгжүүлэх үүрэг эрхийн тухайн оронд иргэдэх ёстой, намд иргэдэх ёстой гэдэг ийм том концепт явж байгаа. Энэ л зүтгээд байна. Тэгээд нэг ард түмэн сайн дэмжиж байгаа. Тэгээд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Ер нь зүгээр товчхон хариулаарай. Иргэд яг ингээд суман дээр байгаа иргэд үнэхээр намаасаа залхацсан, намтай байхаас залхацсан иргэд яг юу гэж ярьж байна. Одоо чинь нам байхгүй бол манай сум нэг ийм болно доо гэсэн тийм хөгжлийн гарцыг өөрсдөө харж ярьж чадсан. Өө яа тэр бол хэцүү шүү дээ. Жишээлбэл хүмүүс өнөөдөр ерөөсөө хаасаагүй мансын сэтгэл зүйн тийм болцсон байгаа шүү дээ. Намууд хэрэггүй юм байна. Нам хэрэггүй. Одоо бол намыг сонгохгүй, хүнээ сонгоно гэдэг юм маш их ярьж байгаа байхгүй. Гэтэл хэнийг вэ гэдэг нь. Би даагч юм уу? Хин гэдэг нь бас тодорхой биш. Яг энэ хүмүүс бол бид нарыг яриад үнэхээр нам ус төржиж байгаа энэ явдал байна уу байна. Энийг гарцсан нь юу гэхээр сумд намгүй болох бол гарц гэдгийг хүмүүс 100% тэмцэж байгаа. Үнийг ойлгож байгаа. Тэхгүй болохоор заавал намаас нэвчих учраас хэцүү болчих. Тэг ерөөсөө л ус төрөлтийг сармжуулаад 10 нутгийн ард иргэд ийм нийтлэлтэй амьдруулах те нутгийн хөлөө санаан зовдөг нэгдэж ажилтдаг байхын тулд хорон задлахгүй хэрэгтэй. Задалдаг нэг юм бол нам баг учраас намыг тэнд байх болгож гэж. За битээр ярилцлага цаг маань ер нь өндөрлөх тийшээ хандж байна. Тэгэхээр маш товчхон 2 минут үлдсэн байна. Тэгэхээр юу гэж сухрын эхлээд яг эхлэхэд асуужсан зорилго юу юм бэ гэж. Өнөөдрийн нэвтрүүлгийн үзэж байгаа үзэгчд маань хүртэл зорилгыг бол тодорхой хэмжээнд ойлгож суугах. Таны хувьд яг энэ санаачлалын маань гол үнэт ориглол нь энэ юм шүү гэдэг тайлбарыг товчхон хариулт юу тайлбарлаа. Бид нар нэг өөрөө ингэ явж байгаа намгүй сум хөгжлийн гарц гэдэг. Яагаад ингэж нэрлсэн гэхээр томоороо харахад Монгол улсын хөгжил түрүүний хэлсэн сумтайгаа холбоотой. Сумыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн бодлого хэрэгтэй. Тэнд эвлэлт нэгдэх хэрэгтэй. Тийм учраас агааш шатны нэгжүүд нам суманд байхгүй болчихвол сумыг хөгжүүлэх болцоо нэгчих юм байна. Үүнийгээ дагаад улс төрийн намууд зөв болох юм байна. Хатуу хүчнчлэгээ болох юм руу явах юм байна. Улс төрийн намууд зөв болснороо зөв улс төрч, зөв хүмүүс, ёс зүйтэй хүмүүс улс төрийн намд орох юм байна. Зөв бодлоготой хүмүүс намд орох юм байна, тэ. Тэгээ зөв бодлогыг улс төрийн намууд төрөд гаргаж тавих юм байна. Энийгээ дараа Монголын төр хүчтэй болох юм байна. Бодлоготой болох юм байна. Хооронд нэгдэж чадах юм байна. Энийний дараа Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал эрг нөлөө үзүүлэх юм байна. Монголчууд эцээцэд баян сайхан хооронд эв нэгдэлтэй амьдрах юм байна. Эргээд дэлхийн нийтийн одоо өмнө одоо юу гэдгийг нүүр бардам Монголын ард түмэн Монгол улс байх юм байна гэж харж байгаа. Монголчууд бол олон зүрх зүг байдаг шүү дээ, тэ. Одоо эвлэж суусан цовж явсан мараас цуглаж явсан тийм шаазгаа дээр гэл. Ингээ ер нь бол энэ нэгдлийг илэрхийлсэн тийм үгүүд байт. Тэгэхээр монголчууд эвтэл байх хэрэгтэй. Эвтэй байх монголчуудыг олон юмар хагалдгийг нэг нь нам учраас бид нар намыг зөв болгоё гэж авч байгаа. Тэгэхээр Монголын ирээдүй, Монголын хөгжил, бидний одоо ирээдүй бол улс төрийн нам зөв болох энэ асуудал руу орох юм байна. Тэгээд ер нь Монголын ард түмэн ухаантай ер нь ингээд одоо ингээд нийгэмд өрнөж байгаа ингээд янз бүрийн хилцүүлгийг харахаар ер нь энэ рүү яваад байна. Жишээл намууд практик болъё л гэж байна. Бодлогын нам болъё л гэж байна. Энэ болгон яг энэ рүү чиглэсэн байна. Энийг бид нар бол монголч нэгдээд энэ ус төрчдийн дэмжээд иргэд нутгийн иргэд хөдөө орон нутгийн иргэд маань нийслэл хотын иргэд маань дэмжээд явбал бид нар бол хийхгүй юм хийх болцоо байна. Ганцхан л юм байна. Улс төрийн намын тухай хуулинд нэг л залдуур болчих жууж байгаа. Суманд дүүрэгт намгүй байл гэж. Энийг хийчвэл бид нарын амьдрал нэг дагаад бусад органик хууль өөрчлөгдөн л доо. Сонгуулийн хууль өөрчлөгдөн, бусад хууль өөрчлөлт. Нэг дагаад монголчууд бол 4 жилийн дараа би юу гэж харж байгаа гэхээр 4 жилийн дараа бол монголчууд нэг хөдөө суманд очиход нэг сайхан хоорондоо намаа ярьдгүү, талцдаггүй, бодлого ярьдаг. Тэ? Нэгнийгээ гэрээр орж гардаг болсон. Ийм сайхан тийм сайхан орчинд очно гэж би найдаж байгаа. Энэ цагийг нааш нь урьдчилуулахын төлөө ингээд зүтгээд ингээд явж байгаа гэж хэлж байна доо. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр намгүй сум хөгжлийн гарц гэдэг энэ үгээр бас нэвтрүүлгээ жаргая гэж бодож байна. Өчнөө гэхээр сум дүүрэг болгонд намгүй болъё гэдэг энэ хөдөлгөөн маань бол явж байгаа юм байна. Тэгээд үзэгч та бүхэн энэ хөдөлгөөний зорилго бас зорж байгаа тэр хөгжлийн гарцыг нь олж харсан гэдэгт итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж студид маань бас энэ хөдөлгөөний талаар тодорхой тайлбарыг өгсөн танд бас баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд та хүн ч бас ажлын амжилт хүсье. Тэгээд энэ шинэ санаачлага энийг дэмжиж бас ингэ нэвтрүүл өөрж оруулсан бас маш их баяртай байна. Ажлын амжилт хүсье. Чухал яриа нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн ярилцсан зочин маань намгүй сум дүүрэг хөдөлгөөний тэргүүн Бат сайхан байлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ.